За энэ алтан уйгийг одоо энэ шүүхээр яллах гэж байгаа. Гэтэ бүр шүүхийн хууль зөрчөөд, эрүүгийн байцаан шийдэх хууль зөрчөөд ингээд яллах гэж байгаа энэ одоо ноцтой үйл ажиллагаан дээр бол одоо бид нар хайр найргүй тэмцэх ёстой. Энийг бүр зориуд хэлж байна. Яг бол саяны энэ 3 шүүгч бол Монгол улсын шүүхийн нэр хүндэд маш ноцтой байдал учруулсан. Яг бол Монгол улсын шүүхийн хуулиар шүүх шийдвэр гартаа баттай итгэл үнэмшлэрээ гаргана гэж байдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гаргаж байгаа итгэл үнэмшил бол маш одоо баттай байх хэрэгтэй гэж. Тэгсэн чинь энэ 3-ээс 2 жилийн өмнө цагаатгах шийдвэр гаргад хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Итгэл үнэмшлэр гаргасан гэж ойлгоо явьжсэн байхгүй юу? Тийм үү? Тэгсэн чинь сая нөгөө өөрийнхөө итгэл үнэмшлэр гаргасан гэж шийдвэрээ ахаад итгэл үнэмшлэр байхгүй юу татаа ичлээ шүү дээ. Тэгэхээр энэ шүүгчдийг шүүхийн ерөнхий зөвлөлд татах хэрэгтэй шүү дээ. Яг бол энэ чинь шүүх институцийг маш хүнд байдалд оруулчихлаа шүү дээ. Одоо ард түмэн хараад за энэ шүүгч нь бол итгэл үнэмшлэр шийдвэр гаргадаггүй юм байна. Шудраг шийдвэр гаргадаггүй юм байна гэдэг ийм аюултай ойлголт болж шүү дээ. Одоо шүүгчнэр нэг гаргасан шийдвэрээ хэд ч хувьлаад авах нь шүү дээ. Тийм биз дээ. Үгүй нөгөө шүүгчийн итгэл үнэмшил. Яг бол шүүхийн ерөнхий зөвлөлт чинь энэ шүүхийн итгэл үнэмшлэрээ гаргасан уугүй юу гэдгийг сахидаг, хяндаг байгууллага байхгүй. Тэгэхээр энэ байгууллага одоо татах хэрэгтэй энэ 3 шүүгчийг. Хоёрдугаар шүүгчдэд бол би зориуд хэлээд байгаа. За та нарыг ийм гэмт хэрэг хийсэн ийм руу шүүгчдийг явуулчихад дараа нь та нарыг ус төрчид золиосонд гаргадаг шүү. Олон шүүгч золиосонд гарсан шүү. Бүр зарим нь аммаа хорлсон шүү. Тийм үү? Тэгэхээр шүүгчид та нар ус төрчдийн гар хөл болох уу? Яг бол эн чинь бол гэмт хэрэг. Тийм үү? Энэ өөрөө маш ноцтой албан тушаал уруулан ашиглах хүнд ялтай гэмт хэрэг байхгүй. Дараа нь энэ шүүгчүүдтэй чинь элдв системд орж чад барьж хороод чинь прокуроруудыг бөөнөр нь тгсэн. Тэгэхээр энэ улс төрчдийн гар хөл битээ болоо. Одоо би шүүгчд прокуроруудад хандаад хэлмээр байна. Та нар өстө хараат бас байдал шүүх институтын хараат бас байдлахад төлөө дэмж. Бид дэмжиж, иргэд бид дэмжиж. Та нарын улс төрчдийн захиад даалгавраар явдаг бол эрхчлөөг олж. Энэ итгэл үнэмшлэрээ шүүгч ажилтдаг тэр одоо мөн чанараа олж ав гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгэхгүй бол энэ хүн төрөлхтний дүүхэнд нэг л юм байдаг. Улс төрийн захиалгатай шүүх шиг адгийн шүүх байдаггүй. Улс төрийн захиалгаар хийдэг шүүх. Шүүх бол алдаа оноо гаргадаг. Гэхдээ улс төрийн захиалгаар ажилтдаг шүүх дандаа аюул тарьдаг. Ийм учраас. Тэрээс ерөнхий сайдаас хоёр нэр дэвшнэ гэж 27 оны ерөнхийс нэр дэвшнэ гэснээс үүдээд дахин энэ хэргийг сэргээж яах гэж таардж байна уу? Өдөө хардах гэж одоо би өөр итгэл үнэмшилтэй. Өөр сэтгэл бол ботоо. Гэхдээ та нар бодоод үзтээ. Уг нь одоо нөгөө зүгээр л алтан уяг одоо ингээд манай нам дотор угаасаа хэн нэр дэвшгүйгээд ярьж байгаа шүү дээ угаасаа. Гант өмөрчлөл нэр дэвшнэ гэсэн санаагаа хэлж байгаа. Энэ бол санаанууд. Алтан уягч санаагаа хэлж байгаа. Бас улсууд хэлж байгаа угаасаа. Зөндөө улсууд хэлж байгаа. Таны энэ байр суурийг гэхдээ намын бүлэгч нь хэрэг дэмжихээр байна. Намаас танаас өөр дуурж байгаа хүн байхгүй байх юм. Дэмждэггүй арга. Гэхдээ харин энэ одоо дэмжих байлгүй та. Ягаад гэвэл өстэй би нэг юм хэлье. Энэ ардчсан нам руу халтсан энэ хоёр дахь том халдлага шүүхийн зүгээс халтсан. Энэ чинь нөгөө баяр цагт Гамболт хоёрыг яг нэр дэвшээд явж байхад нь нэр дэвших эрхээ авцсан. Сонгуульд нэр дэвшээ явж байхад нь шүүхийн шийдвэрээр дээд шүүхийн шийдвэрээр бариа хийсэн. Гэхдээ энэ чинь бүр хуулиар хатуу хоригдсон байдаг байхгүй. Бүр тэгж ярих юм бол энэ чинь дарангуйлагч оронд чордог байхгүй. Нэгэнт сонгуульд явсан бол хэн ч халдах хэрэггүй. Тэгсэн чинь тэр хоёрыг барьж хийгээд тэгэд бүр сонгуулийн асуудал хийсэн. Сонгуулийн хууль зөрчсөн шүү дээ. Тэгэд энийг наачаад манай нам энэ одоо арчааг үтсэн үү яасан энийг авч хилцээгүй одоо юу гэдэг нь энийг тууштай энэ шүүхээс нэхэл дагал болох хэрэгтэй байсныг хайцсан. Тэгээ одоо энэ нь ингээд бүр томроод ороод ирж шүү дээ. Тэгэх юм бол одоо би улсын хурлын гишүүдтэй хандаж хэлмээр байна. Одоо та нар энэтэй тэмцэхгүй бол 28 онд хэн нэр дэвших нэр дэвшгүйг улс төрийн захиалгаар шүүх шийднэ. Бүр нэр дэвшчих явж ах чинь шийднэ. Тийм үү? Яг л эн чинь жишг болчихно. Эн чинь хууль ёсны болчихно. Ийм аял. 7 оны одоо үргэлжлэлийн сонгуульд арчсан намаас одоо нэр дэвших магадaltaй гингүүд ингээд тэгээ та үргэлжлэлийн сонгуулийг та ямар сонгуул болно гэж юу нь харж байна. Энэ бол шүү дээ үндсэн хуулийн эсрэг сонгуул болно. Нэгдүгээр нэр дэвшигчдийн эрхийг хангахгүйгээр хийж байгаа бол энэ бол
хууль бус сонгуул. Яг бол энэ чинь нэр дэвшигчийн эрхэн талж байгаа гэж бол хууль бус сонгуул. 20 оны сонгуулийг би мэдээлгээд та нар энийг хууль бус сонгуул гэж зарлаач. Яг бол 2 хүний асуудал яриаггүй. Сонгуулийн хууль зөрчсөн дээд шүүхийн шийдвэр яриад байна. Бид ингээ сонгуульд орж болох юм уу гэж би өөр зориуд намынханд хэлсэн байхгүй. Одоо бид бас академи жишг тогтоож болохгүй шүү дээ. Тэгээ би хэлээд шүү дээ. Дараа нь нэр дэвших эрх бол шүүхийн асуудал болж хувираад байна шүү дээ. Тийм биз дээ, тийм ээ. Тэгэхээр зэрэг энийг бол ерөөсөө ийм зүйл рүү огт явж болохгүй. Их хурлын гишүүд энийг ойлгоорой. За юу. Би одоо энэ 28 оны сонгуул урд сонгуульд байгаагүй ийм тактикаар ардын нам орно. Энэ их ноцтой тактик болж байна. Үндсэн хуулийн эсрэг дайн зарж орно эдгээр. Өөрөөр хэлбэл парламентын засаглалын эсрэг дайн зарлана. Яг бол нөгөө парламентын засаглалд ардын намын бүлгүүд чинь хоорондоо их хурл дээр үдсээр байгаад бүлгүүд хоорондоо үдсээр байгаад хүний санаанд багтамгүй асар хитэ байгаагаа ярьчлаа шүү дээ. Одоо ардын нам яг үндэ сонгуульд орох нүүр байхгүй шүү дээ. Юу ерөнхийлөгчийн сонгуульд яг нэр дэвших гэж байгаа гэдэг бол зүгээр ичмээр зүйл байхгүй юу? Хошин шогийн зүйл байхгүй. Тэгэхээр эдгээр бол маш хүнд байдалд орсон хоёр зүйл хийх гэдэг. Нэгдүгээр их хурлын парламентыг дайрч сонгуульд орох нэр дэвшигч. Өөрөөр хэлбэл парламентын сөрөг хүч одоо бүр үндсэн хуулийн институцийн эсрэг орох гэдэг шүү дээ. Хоёр дахь нь яах гэж байна уу гэхээр зэрэг одоо эдгээр чинь 16 сая цогтгол дарах хэлсэн тийм ээ. 16-нд нууцын хуульд өөрчилсөн. Сэтгүүлчид яагаад энэ бүх авилгалыг илчлэг эрен сурвалжлах үйл ажиллагаа яагаад ирэхгүй болсныг мэдгүй. Яг бол 16 оны 12 сарын нууцаар нууцын зүйл ангид оруулаад сэтгүүлчдэд ямар ч мэдээлэл өгөх болгоё. Төрийн албаны нууц гэх. Төрийн албаны компани нууц те бүх юмыг ингээд тэгээ сэтгүүлчид тэр нууцын хууль зөрчсөн хэрэгт ордог болсон байна. Тэгэхээр одоо эдгээр сэтгүүлчдээс одоо парламентыг хаа. Өөрөлдөл парламент тийм учраас ерөнхийлөгчийн засаглал авилгалд их төр идэгцсэний дараа дандаа ерөнхийлөгчийн засаглал руу шилждэг. Яг бол нөгөө парламент гэд нээлттэй энэ тэрийг хааж авах хэрэгтэй байхгүй юу? Та нарын ардын намын их 80-80-аар эцнээ ярьсан болохоос биш манай хэвэл нөгөө нууц хуулиас болоод илчилж байгаа байсан. Тийм үү? Нөгөө сөрөг хүчин ч бас энийг ярих аргагүй болчихсон байсан. Нөгөө нууц хуулиас болоод. Тэгээ энийг нөгөө өөрсдөө гаргаж ярьсны буйнаар одоо бүлгүүд нь өөрсдөө гаргав. Тэгээ одоо энэ баларснаа ойлгоцоор тийм. Ер нь бол ардын нам бол дарангуул руу явах нь гарцаагүй. Эдгээр дээрэмчид хоорондоо юмаа булгаацалж байгаа. Дээрэмчдийн бүлэг бүх юмаа илчлээ хийчихлээ. Бүр инээдэмтэй байдлаар л шүү дээ. Одоо ард түмэн чинь ингээд харлаа шүү дээ. Дээрэмч нь тоноолчтол байсан юм шүү дээ. Ямар юмны нам. Дээрээс нь би нэг зүйл хэлье. Ардын намыг тарах ерөнхийлөгчийн зарлиг хിവэрэ байгаа шүү. Юу, танай нам одоо ингээд алтан уягийг ялснаас болоод ер нь лидергүй болчихлоо шүү дээ. Та ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болов. Үгүй би бол ерөөсөө та нэр дэвшил хатын дарагдаа л нэр дэвшилтэй. Би улс төрд оруулах хатын дарагдаа л. Тэрнээс биш дэвшил лидер өөр байгаа юм. Үгүй зөндөө бий манайд бол шүү дээ. Ганцхан тэрийг минь ингээд барьж ороод тахгүй. Одоо алтан уягийг л одоо яг тэгчих гэлээ. Барьж ороод танаа намайхаа ерөөсө хөдлөхгүй нэ дахиад. Үгүй одоо тэгэл ган төмөр харин тий одоо болохгүй шүү дээ ингэж. Одоо манай ган төмөр нэр дэвших гэж байгаа улсууд одоо алтан уягийн хажууд очиж зогсох хэрэгтэй. Ер нь алтан уягийг нэр дэвших эрхийг хууль ёсны нэрхийг эрхийг сэргээхгүй бол манай нам ер нь ерөнхийлөгчийн сонгуульд орж болохгүй шүү. Ерөнхийлөгчийн сонгуулийг бүх нийтээр бойкотлох хэрэгтэй. Яг бол ороод ялагдчвал тэрийг хууль ёсны болгоод өгчдөг байхгүй гол. Нөгөө өөрөө орцсон тийм үү? Дараа нь хэлэх үгүй болчихдог байхгүй. Тэгэхээр орж болохгүй шүү дээ чинь. Тийм биз дээ ингээд нэр дэвшигчнэр байруулаад сонгуульд орж болохгүй. Зөвөр бид бол шууд хувьсгал руугаа л орох хэрэгтэй. Одоо болоо шүү дээ. Тэр Монгол Улсын ерөнхий сайдаас оюун эрдэнэс ярилцлага өгсөн үүний ардта Монгол Улсын ерөнхийлөгч хөрсөх байна гэж харж байна. Ер нь таны байр суурь. Би бол энэ зандан шатар хийж байгаа ажил гэж би бодоод байгаа юм. Яг бол хөрсөх ерөнхийлөгч бол энэ парламентын засаглалын төлөө байгаагаа маш хатуу хэлдэг. Хоёрдугаар ерөнхийлөгч бол хөрсөх одоо ахиж явахгүй. Тийм үү? Гэж одоо ойлгож байгаа шүү. Би бол тэр хуулиараа тийм угсаа үндсүүлэр өөрөө байхдаа гаргасан үйл. Өөрөө нэг намын дарга байхдаа гаргасан үйл шүү дээ чинь. Энэ зандан шатраа гаргасан үйл. Тэгэхээр зэрэг энэ зандан шатрал явах гэдэг. Тэгээ зандан шатрал ерөнхийлөгчөөр нэг могоо бариулаад салах байлаа. Энэ нэг хүний гараар могоо бариулаад. Яг ер нь би зандан шатрын нэг тийм
энэ Монголын засгийн газрын түүхэнд байгаагүй хэд хэдэн нэг юм хийсний гараад би эргэлзэж эхэлсэн. Үндэ би зандан шитртэй бол бас их тэр зөвлөлт арчлал марчлал гэдэг их хүчилснаа нэлж явдаг. Ер нь энэ арчлалын одоо мухартлаас гарах тийм санал санаачлагыг нэгийн зандаж дотор гаргаж ирсэн. Гэтэ энэ жишээ нь анх удаа Монгол улсын ерөнхий сайд засгийн газрын гишүүнээ томилохдоо тодорхой хүмүүсийг ялалж өгөх үүрэг даалгаврыг өгж томилж ирсэн байхгүй. Одоо хууль зүйн сайд тийм ээ. Ялах үүрэг өгч ингэж. Гэхдээ энэ ингэж ерөөсөй болдоггүй байхгүй. Энэ чинь сайд гэдэг чинь бодлогын сайд байхгүй. Хүн ялдаг даалгаварт ус биш байхгүй. Тэгэл энэс хойш энэ за энэ чинь харин нэг жоохон тийм пүүцэнч маягийн нөхрөө үгүй юу гэж л харсан.